Эзний хайр инрэл дуустдаггүй. Өршөөлт нь төгсгөлгүй. Өглөө бүр энэ нь цоо шиг. Таны итгэлт байдал юутай аваагаав. Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр эхэлж байна. Өглөөний мэнд. Итгэл радиогийн эфирээс Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр инхүү эхэлж байна. Эфирт пастор Сайна болон хөтлөгч Бэлгэнаар ажиллаж байна. Сонсогч танд өглөөний мэндийг хүргье. Өглөөний мэнд гээд мэдчлэн орж ирж байгаа. Сонсогч танд баярлалаа. За тэгээд өглөө босоод маш юм дулаахан өдөр байхаар байгаа боловч өнөөдөр сэрүүн байна гэсэн тий. За тэгээд аль нь үнэн болохыг үзье. Заримдаа бид нар чи одоо сэрүүн байна гэхлээр дулаахан болчиход байна тий. Тэгэхээр бид нөгөө нэг юм хувцас тохируулж өмсч чадахгүй байдал ч юм уу тийм байдал үүсэж байна л да. Гэхдээ таны амьдрал учраас хизээч битгий хаанг юм уу хинэггүй андараа. Тэгээд өнөөдрийг сайхан эхлүүлэх хэрэгтэй шүү гэж хэлмээр байна. Тэгээд гадаа өнөөдөр 9 химийн дулаан байна гэсэн. Өчигдөр бол бүр 23 хим байсан шүү дээ. Тэгээд өнөөдөр 9 хим болоод бас гадаа нартай дулаахан харагдаж байгаа хэрнээ бас нэгэн хөрхөн жиндүүхэн байлээ. Тэгээд энэ өглөө тэгээд бас ажил дээр орж ирээ цайхан халуун бурам хутгаад ууж ийн те. Тэгээд сасагчтаас өглөө босоод цайхан халуун цай бах уу цай эсвэл кофе уугаад те сэрэгдэг бах. Аягаа ингээд нэг сайхан халуун зүйлээр дүүргээд уугаад суух шиг сайхан зүйл байхгүй шүү дээ. Тэгээ яг үүнтэй адилхан харин таны зүрх сэтгэлийн аягтай нь юугаар дүүрч яана вэ? Миний аяга сайхан эсвэл бузар муугаар дүүрч халих нь аяганд маань юу байгаагаас хамаардаг юм аа. Хэрэг би өдөржин стресстэй байвал мэдээж хэрэг эргэн тойрондоо стрессийг цэлгэх болно те. Танд магадгүй сэтгэлийн хямралд орсон найз байгаа бол түүнтэй ярилцсны дараа та ч гэсэн сэтгэлээр ундаг. Магадгүй те түүнээс ингээд нөгөө нэг зайлс хийх байдлыг ч гэсэндээ ингээд гаргадаг шүү дээ. Тэгээ эргэн тойрны хүмүүсээ өрөөхийн тулд Бурхны сайн сайхнаар өнөөдөр таны амьдрал бэлхэм дүүрэх болтугай. Тэгээд хайраар дүүрэн аягтай нь хайраар дүүрэн байж бусдыг тэр хайрлах, урамшуулах тэр сайхан үгс гардаг байгаасай. За тэгээд бид нар ингээд ер нь бол биднээс дамжуулан Бурхан хүмүүст гаргаж өгөхийг хүссэн сайн сайхан байдаг гэдгийг ерөөсөө мартаж болохгүй. Тэгээ бид нар ингээд хүмүүсийн харилцаан дотор гардаг асуудлаас болоод заримдаа нэг чимээгүй баймар ч юм уу эсвэл харилцмааргүй ч юм уу санагддаг боловч тэр хүнд зориулсан сайн сайхан Бурхан биднээр дамжуулан өгөхийг хүсэж байгаа. Бид нар бас тодорхой хэмжээгээр шуудан хүргэгч гэдэг ерөөсөө мартаж болохгүй. Тэгэхээр одоо өглөө босоод аяганда халуун юм хийж угаад тий. Тэгээд ямар ч өдөр байсан гэсэн тэр Бурхны бидэнд өгөхийг хүсэж байгаа хүмүүст өгөхийг хүсэж байгаа сайхан өдөр болох боломж танд байгаа шүү. Мэн тэгэлгүй яах вэ? Тэгээд энэ сэрүүхэн өдөр тий халуун дулаан хайрыг бусадтай бас мэдрүүлээрэй. Таны эргэн тойронд урмаар хугарсан те магадгүй ингээд хайрлуулж чадахгүй байгаа нэгэн байгаа юм биш үсттэй те та урамшуулаарай. Бурхны хайраар түнд хайрыг мэдрүүлээрэй. Сайхан халуун дулаан тэрвэрлтийг өгч ягаад болохгүй гэж те. Тэгээд та бол хайрыг авахын төлөө төрсөн хүн шүү. Хайрыг авахын төлөө төрсөн хүн билээ. Та өөрийн амьдралдаа тэр хайрыг амсан байна уу? Та бол хайрыг авахын төлөө төрсөн хүн билээ. Та өөрийн амьдралдаа тэр хайрыг амсан байна уу? Өнөр цагаас ихсэн эзний минь
агуухай бидний уулзалтаар дамжуулан үр жимсийг гаргана. Энэ хорвоо дэлхий дээр таны амьдарч байгаа тань бид бүхэн дүнхээр баяр хөөргийг авчирдаа. Тавол тэр хайрыг авахын төлөө төрсөн хүн бидээ. Гайхамшиг тэр хайрыг авч байна уу? Тавол тэр хайрыг авахын төлөө төрсөн хүн бидээ. Гайхамшиг тэр хайрыг авч байна уу? Бол хайрыг авахын төлөө төрсөн хүн билээ. Та өөрийн амьдралдаа тэр хайрыг амсан байна уу? Та бол хайрыг авахын төлөө төрсөн хүн билээ. Та өөрийн амьдралдаа тэр хайрыг амсан байна уу? Бидний уулзалтаар дамжуулан үр жимсийг гаргаа. Энэ хорвоо дэлхий дээр таны амьдарч байгаа тань бид бүхэн дүнхээр баяр хөөргийг авчирдаа. Та бол тэр хайрыг авахын төлөө төрсөн хүн бидээ. Гайхамшиг тэр хайрыг авч байна уу? Та бол тэр хайрыг авахын төлөө төрсөн хүн бидээ. Гайхамшиг тэр хайрыг авч байна уу? Та бол тэр хайрыг авахын төлөө төрсөн хүн бидээ. Гайхамшиг тэр хайрыг тэр хайрыг авч байна уу? Бурхан, та миний бурхан. Би таныг эртлэн хайхвалаа. Усгүй хоорой ангамл газарт сэтгэл минь танаар сангаж би махбат минь таныг хүсн тимүүлж байна. Дуурал 63-ийн 1. За өнөөдөр бид хамтдаа 1-р Коринтын 13 дугаар бүлгээс хамт сурах юм. За тэгэхээр 1-р Коринтын 13 дугаар бүлэгэн гутал таавхан хайрын тухай гэдгийг бол бүгдөө мэдж байгаа. 12 дугаар бүлэг бол сүнслэг бэлэг авьяасын тухай гэдгийг бол бүгд мэдж байгаа. Тэгэхээр сүнслэг бэлэг авьяасын талаар Паул бичиж байгаад тэгээ магадгүй бичүүлж байгаад бодсон байна. Энэ гайхалтай сүнслэг бэлэг авьяасуудыг юу баллаж магадгүй вэ гэж. Тэгэхээр маш гайхалтай номлогч гарч ирдэг. Тэгтэл хүмүүстэй харилцахдаа их онцгой ярьдаг хүн байдаг. Маш өгөөмөр бусдад тусалдаг хүн байдаг. Тэгтээ жоохон юу гэдгийг те хатуур хүмүүст хатуурхдаг ч юм. Ингээд ямар нэгэн сайн зүйл байхад зөрөөд тэр хүнээс бас яг нэг хүнээс гардаг янз бүрийн сул дорой чанар байдаг гэдгийг Паул бол өөрөө мэдчихсэн. Бас нэг зүйл нь Паул бол Барнаб, Ананай гэх мэт маш гоё гайхалтай урамшуулагч хайрын хүмүүсийн үр жимс ахгүй. Тэгэхээр эзэн Есүс Паулыг Паул болгон өөрчилж сонгож авсны дараа шууд Иерусалим хотын итгэгчид рүү тэр очиж чадаагүй. Тэр үнэхээр Есүстэй уулзаад, тэр үнэхээр эзэнтэйгээ уулзаад, тэр үнэхээр Христэд итгэсэн байсан боловч түүний Христэд итгэж гэдгийг нь Христэд итгэгчид хүлээж авч чадаагүй. Тиймээс тэр Антиоход хэдэн жилийн өнгөрүүлсэн гэдгийг бол бид нар бүгдээр мэдж байгаа. Хайр байхгүй бол
Паулын тэр ярьсан сүнслэг бэлэг авиасуудыг ихэнх нь утга учиргүй. Нэг зүйлийг бид бүгдээрээ сан бодох хэрэгтэй. Та авиас бэлэгтэй тань чадвартай. Гэхдээ та одоо авиас бэлэг чадварыг чинь одоо авч явдаг таны хэр их хайртай вэ гэдгээс чинь авиас бэлэг болон чадварын чинь үр дүн шалтгаалж байдаг гэдгийг мэдв. Яагаад зарим хүмүүстэй юмыг ингээд маш сайн хийгээд ахад ерөөсөө нэг үр дүн нь харагддаггүй юм бэ? Яагаад зарим хүмүүс үнэхээр ингээд одоо юу байгууллагадаа ч юм уу эсвэл янз бүрийн газар маш хэм зориулттай байгаад идэг хэрнээ цаг наргүй цаг завгүй тэ хүнд хүчээр ажил хийгээд идэг хэрнээ яагаад нэг л үр дүнгүй байдаг юм бол? Яагаад ингээд хүмүүс юм өгөөд ах чинь хүмүүс танд нэг талархахгүй байгаа юм бол? Яагаад хүмүүстэй ярилцаад ах чинь хүмүүс танд нэг зүрх сэтгэлээ уудлахгүй байгаа юм бол? Ер нь яагаад хүмүүс танд тийм хүндий ханддаг юм болоо гэдгийг бодож үзэх хэрэгтэй. Бүх хүнд бурхан бэлэг авиас өгсөн. Тэр бэлэг авиасыг хэрэглэхэд мэдээж бурхны сүнсээр дүүрэн байж хэрэглэгдэх боловч нэг зүйлийг бид жоохон мартаж болохгүй. Тэр үл ихээр тэр бэлэг авиасыг бидэнд өгсөн бурхны мөн чанараар бид нэр хүмүүст зориулан Тэнгэрийн хаанчлалын төлөө тэр бэлэг авиасыг хэрэглэдэг байх ёстой. Тэр бол хайр. Тэр бол хайр байхгүй. Бурхан ертөнцийг үнэхээр хайрлан торын ганц хүүгээ өгсөн гэдэг тэр хайр. Бурхан торын ганц хүүгээ өгч байж биднийг авраад тэгээ биднийг бусдад үйлчил гэж бэлэг авиасуудыг өгсөн байхад хэрвээ бид хайр байхгүй л хэцүү. За ингээд 1-р Коринтын 13 дугаар бүлгийн 5-6 дугаар ишлэгийг би одоо хэсгээс та бүхэнд уншиж өгмөр байна л да. Жинхэнэ хайр бол зүй бус авиралдаггүй. Өөрийнхийг ирдэггүй, зэвүүрхдэггүй, үс хураадаггүй, зүй бус юмд баярлдаггүй, харин үнэнд баярладаг гэдэг үгсээ. Заримдаа ингээд Библиэр ийм үгүүд яваад байдаг. Энэ юу штэ? Энэ яасан? Энэ хоёр баг адилхан штэ. Элэгсэг байдал, илдэг байдал, энэрэнгүй байдал горч нь бараг л адилхан юм биш үү гэж. Адилхан байсан бол нэг л үгээр ичэн штэ. Өөр байгаа. Өөр байгаа гэдэг нь үхээр өөр байгаа учраас үр дүн нь өөр байгаа, хүртэгч нь өөр байгаа, үр жимс нь өөр байгаа. Бас одоо юу гэдгийг ивэл нь өөр, ерөөл нь өөр байгаа гэж. Тийм болохоор бид нэр одоо юу гэдгийг 10 сайн зүйл хийсэн учраас нэг муу зүйлийг бол бурхан нүдэ анчих байдаг гэж өөрөөсөө бодож болохгүй. Бурхан бидний амьдралын өдөр болгоныг, бидний амьдралын харилцаа болгоныг үр дүнтэй байлгахыг хүсэж байна. Бурхан биднэрт хайртай. Тийм учраас бид нэр өөртөө найдлан бусдыг хайрладаг байгаасаа гэж хүсэж байна. Энэ дэлхий дээрх ямар ч гимнүгэл Бурханыг бол унгаж чадаагүй. Учир нь Бурхан хайраар дүүрэн байгаа учраас, Бурханыг хийж байгаа зүйл нь хайраар дүүрэн байгаа учраас зүй бус авиралдаггүй гэж. Өөрийнхийг ирдэггүй, зэвүүрхдэггүй, үс хонцон хураадаггүй, зүй бус авиралдаггүй, харин үнэнд баярлдаг гэж. Дээр дурдсан зүйлүүд нь Бурханд итгэл найдвараа тавьсан хүнээс бол алга болдог чанарууд байна. Тэгэхээр Бурханд итгээд үзэхэр чинь бид нар Бурханы мөн чанаруудыг өөрийнхөө сул дараа мөн чанаруудаар сольж эхэлнэ. Бурхан заримыг өөртөө авах хүртлээр бидний дотор суулгаж хадгалсан байдаг бол заримыг нь Бурхан Христэд итгэснээс хойш бидэнд суулгаж өгөхийг хүсдэг. Тэгээд бидний сул дараа тэр зан чанаруудыг алга болгож оронд нь өөрийнхөө мөн чанар хайраар дүүрэн тэр чанаруудыг суулгахыг хүсдэг. Бурханд итгэл найдвараа тавьсан хүнээс зүй бус авирлах, өөрийнхийг ирэх, зэвүүрхэх, ус хураах, зүй бус юмд баярлах, үнэнд баярлдаггүй байх, үнэнд дургүй байх гэдэг чанарууд алга болдог гэж. Өнөө өглөө өөрийгөө жоохон шалгаж үзээрэй. Хэрвээ энэ чанаруудыг авч үлдэхийг хүсэж энийг хаяаж гисэн гаргадаг алдаа гэж бодож байвал та бол эндүрч. Та ингээд дараа өөрийнхөө дотороо муу чанаруудыг авч үлдчихэд тэрийгээ тэ өөрийнхөө одоо юу гэдгийг энэ хизээч өөрчлөгдөхгүй юм байна. Энэ яг энэ чигээрээ байх юм байна гэж ингэж бодож, ингэж тунхаглаж, ингэж хүлээн зөвшөөрч, ингэж авч үлдэж тэгээд тэрийгээ бас хэрэглэхийг хүсэж байгаа бол та Бурхны хайрын талаар таны ойлголт дутуу байна гэсэн үг болж байна. Энэ хэсэгт гарч байгаа зүйлүүд хүн алдаа гаргаад хийчдэг юм биш. Зүй бус авирлах, өөрийнхийг ирэх, зэвүүрхэх, үс хураах, үс хонцон хураах,
зөв бус юмд баярлах, үнэнд баярлахгүй байх гэдэг эдгээр зүйлүүд бол ихэвчлэн ямар гэмүүд байдаг вэхээр хүн бодод төлөвлөж ухамсартайгаар сонголтоо хийдэг гэмнүглүүд байна. Энэ бол юм унгаагаад хагалахтай адилхан зүйл биш. Алийг нь хагалах вэ гэдгээ бодож жагаад алийг нь хагалах юм бол энэ савнуудын энэ хагарч байгаа зүйлийн эзэн нь илүү их хохирох вэ те? Би илүү их анхаарал татчих чадах вэ гэж бүр бодож хийж байгаа. Тийм зүйл. Зөв бус авирлах. Бид Христэд итгэдэг байхдаа чи хүн байна да арай ингэж болохгүй штэ гэдэг үгийг сонсч ирсэн баг. Тэ? Бид амтнд ч юм уу эсвэл зарим нэг бид өөрсдөө өмгөөлж чадахгүй сул дорой хүмүүст за магадгүй заримдаа тэ юу гэдгийг албаар ингээд биднээс хүчрхэгч гэсэн бидний тусламж зарим нэг хүнд хэрэгтэй болох үед бид нар албаар татгалзаж одоо юу гэдгийг багтааваа хангах. Тэгэхээр энэ бүхэн бол яаж ийна гэхээр зөв бус авирлж байгааг харуулж байгаа. Чи их мөнгөтэй үстэй. Надад дутхгүй байлгүй гэж хэлнэ гэдэг бол зөв бус авирлж байгаа байхгүй. Тэр хүн мөнгөтэй байгаа боловч чамаас юм алж харсан биш. Чамд байгаа зүйл чинь бурхнаас чамд өгөгдсөн зүйл юм бол тэр хүнд өгөх ёстой зүйл шүү. Чи тэр хүний чамд өгөөгүй зүйлүүдийг тэр хүн бурханд итгээд тэр хүнд байгаа чиний тэр хараад атаархаад амаар байдаг зүйл чинь бурхных байгаа тэр хүн өгөөгүй бол бурхан түүнтэй тооцоодно. Харин тэр хүн өгөхгүй байгаа бол хүн өөрөө л мэднэ шүү дээ. Тэгэхээр зөв бус авирлна гэдэг чинь юу гэхээр зүй ёсны гэж үг байна. Зөв бус гэдэг үг гэдэг юм. Зүй ёсны гэдэг үг нь юу гэхээр чи өөртөө байгаа зүйлүүдийг юу юунд зарцуулах ёстой вэ гэдгээ чи мэдж байгаа хэрэг ажил дээр байгаа. Яг түүнтэй адилхан бурхнаас чамд өгсөн бэлэг авиасуудыг юу юунд хэзээ ашиглах ёстой вэ гэдгээ мэдж байгаа. Энийг хүртэгчдэд ядгууралтай хандах эрх чамд байхгүй л гэсэн үг байхгүй. За бүгдээрээ цаашаа явъя л да. Бурхны талаар мэддгүй хүмүүсийн хэмжүүрт хүртэл ёс зүйд тооцогддог эдгээр хандлагууд бол бурханд итгэж ариун сүнсний үр жимс болсон бидний амьдралаас ариун сүнсний үр жимсийг гаргадаг болсон бидний амьдралаас зүгээр л харагдаг байх хэвээр. Бусад хүмүүс энийг хийх гэж те зөв бус авирлахгүй байхыг хичээж, өөр хувиа бодохгүй байхыг хичээж, бусдад ингээд зэвүүрхэхгүй байхыг хичээж, өс хонцон санахгүй байхыг хичээнэ гэдэг чинь айгүй хичээл чармаалт гарч байгаа байхгүй. А бидний хувьд энэ бол зүгээр аль хэдийн орхисон учраас бид үүнээс салах гэж бүр зовдогч байх хэрэгтэй гэж. Хэрвээ бид нэр хин нэгэн зүйлс авирламаар тэр хүн шодрох зүйл хийсэн гэж бодож байгаа бол бурхан төрөхөр. Хэрвээ бид ямар нэгэн зүйлийг хийж явж байгаад энийг зөвхөн өөрөө хүртэх ёстой гэж бодож байгаа бол бурханаас асуугаарай. Та энийг надад өгсөн юм уу? Надад амжуулаад хүмүүст өгч байгаа мó гэдэг. Зэвүүрхэх гэж. Хэрвээ та 90 тойрныхоо хүмүүсийг хараад нэг л ийм одоо зэвүүрхэх сэтгэл юм төрөөд идэг бол та бодож үзэх хэрэгтэй. Энэ бол та өөрийнхөө амьдралыг, өөрийнхөө хийдэг зүйлийг, өөрийнхөө туулж байгаа зүйлийг голдог гэсэн утгатай. Энэ их сонирхолтой. Зэвүүрхэх амьдралаа голох хоёр яагаад юуч вэ гэж. Яагаад гэвэл та хичээгээд байхад болохгүй байгаа юм шиг зарим хүмүүсийн хувьд таны хичээгээд байгаад болохгүй байгаа зүйл амархан байгаа юм шиг санагдах сэтгэл бол зэвүүрхэх сэтгэлийн бол үндэс нь болдог байна. За тэгээд мэдээж л өс хонцон хүнд дуралц энэ ямар одоо гэдэг годомжинд хүм мөрдөөд өнгөрөх готлон дээр гიშгээд өнгөрөхтэй эсвэл одоо юу гэдэг бүдүүлэг загных одоо ингээ те машина асаагаад хөдөлгөөний оронд чи араас чинь одоо дуутахгаа хангинуулах ингэх те тэгээд дээрлэх те тэгээд одоо юу гэдэг муу ямар ч утга учиргүй онц шаардлагагүй байхад одоо шаардлагатай муу хэлнэ ч гэж юу аах вэ те. Тэгтээ ингээд гинт дээрлэх гэж одоо хараал мараал хэлэх ч юм уу. Тим хүмүүсийг хараад бид нар энэ ямар өөдгөө юм бэ гэж ингээд бодоод уурлаад өнгөрдөг. Агтал зарим хүмүүсийг бид нар нэг тийм үг хэлснийхэн төлөө амьдралынхаа туршид 10 хэдэн жил, заримдаа 20 хэдэн жил зэвүүрхэн дурсаж явдаг байхгүй. Энийг бол өс хураах гэдэг. Өс хонцон санах гэдэг. Тэгэхээр өс хонцон санах гэдэг энэ үг чинь хураагдах буюу ингээд агуулхад юм хураах гэдэг үгтэй төстөө үг заримдаа хэрэглэгдэв юм байна л да. Зарим хэлэн дээр юм хураах гэж. Тэгэхээр төмөр юм хураахгүй бай. Харин ч ингэ чөлөөлдөг бай. Хэрэг бидэнд зай байвал гоё юм харааж болно. Зай байхгүй бол гоё юм нэрсэн ч гэсэн өөр агуулах юм өөр хүн рүү явах болно шүү дээ. За тэгээд үл итгэгчдийн эсрэг ингээд
арга хэмжээ авах гэж оролддог. Тэднийг зогсоохтой ингээд тэдний хэрглэж байгаа тэр хорон муу хүч хэргэлдэг, дээрлэгдэг, ингэдэг, хүчээр төрдөг тийм арга замуудыг хэрэглэхээр шийдэх нь бол хизээж зөв зүйл хүрэж байгааг түүхийн туршид олон удаа Христ итгэлтэй хүмүүс, эрх мэдэлтэй хүмүүс яг ийм байдлаар бүр дайныг хүртэл өдөөж одоо хүн төрлөختний түүхэнд Христэд итгэгчдийг маш их буруугаар ойлгуулж байдаг. Паул Ром хотынд бичсэн байна л да. Хүн болгон өршөөгдөг юм аа. Харин Бурхны өршөөлийг дорд гэж үздэг хүмүүс өршөөгдсөн нэгнийг харахтаа зэвүүрхэд байдаг. Зөв бус юмд баярлдаггүй. Зарим хэсэгт хүний уналтанд баярлдаггүй гэдэг үгээр бичигдсэн байна. Тэгэхээр бид нэр өршөөх хүнээ өршөөж Бурханд орхиж сурах хэрэгтэй. Хэрвээ та түүнээс хайрыг авахыг хүсчихвэл танаар дамжуулан гарах хайрыг таны хайрлахыг хүсэхгүй байгаа, таны мэдлэхийг хүсэхгүй байгаа хүмүүст өгөх хэрэгтэй. Хайр өршөөл үйлчлэлийг Бурхны хэмжүүрээр л хэмж, өөрийнхоороо битгий хэмж. Танихаар болохгүй байсан учраас танд Бурхны хайр хэрэгтэй болж түүний өршөөлийг хүсэж итгэсэн гэдгийг хүлээн зөвшөөрч түүний дамжуулагч нь бай. Учир нь зөв бус авирдаг, өөрийнхөөгөө ирдэг, зэвэрхдэг, үс хураадаг, ёс бус юмд баярлдаг, үнэнд баярлдаггүй тэдгээр хүмүүс олон хүмүүсийг өөрсдийн боолчлол дарамтанд ор байлгаж байгаа. Түүнийг чөлөөлөх боломж нь эзэн Есүсийн нэрээр танаас гарах хайрын үржимсэнд л байгаа шүү. Амен. Энэ цагт өөрсдийгөө нэгтэлцгаая. Тэгээд пастрын хуваалцсан дээрх чанарууд танд байгаа юм шүү дээ. Бурханд итгэл найдвараа тавьсан хүнд алга болдог чанарууд бол тэ зөв бус авирлах, өөрийнхийг гэрэх, зэвүүрхэх, үс хураах, зөв бус юмд баярлах зэрэг чанарууд Бурханд итгэл найдвараа тавьсан хүнд алга болдог чанарууд юм а гэж өнөөдөр бид нэр суралцлаа шүү дээ. Тэгэхээр яг одоо өөрсдийнхөө зүрх сэтгэлийг нэгтлээд эзний өмнө ирцгээе. Харин жинхэнэ хайр ямар байдаг вэ? Жинхэнэ хайр болон сэтгэлтэй жинхэнэ хайр болон санаагүй жинхэнэ хайр болсан хүчирдэхгүй жинхэнэ хайр болон никогда жинхэнэ хайр итгэж Жинхэнэ
Амен. Өнөөдөр бид нэр үгийн цагаараа 1-р Коринт номын 13 дугаар бүлгийн 5-6 дугаар ишлэлээс суралцлаа. Зөв бус авиралдаггүй, өөрийнхийг гэрдэггүй, зэвүүрхдэггүй, үс хураадаггүй, зөв бус юмд баярлдаггүй, харин үнэнд баярладаг. Хайр биднийг би яагаад энийг хийж байна вэ гэсэн асуултыг өөрөөсөө асуухад хүргэдэг юм аа. Би энийг Христийн төлөө хайраар хийж байна уу гэдэг бол маш чухал. Хайр бол үйлчлэлийн нууц юм. Хайр зэвүүрхдэггүй. Хайр муухай авир гаргадаггүй. Харин бидний олон хүнд те ийм дутагдал байдаг. Тэгээд хэрэв өнөөдөр эзэн танд ингээ сануулсан бол та энэ бүх одоо чанаруудаа алга болохоорой. Үнэхээр бурханд итгэл найдвараа тавьсан хүнд энэ чанарууд алга болдог юм аа. Тэгээд бас манай сонсогчид маань бас битсэн байна. Хайр хүрээгүй нэгэнд жинхэнэ хайрыг хүртээдэг, харуулдаг байхад туслаач гэд битсэн байна. Бас нэг сонсогч маань хичээсээр суралцсаар л эзний хайрыг гүйцэх хайр хаач үгэ. Тэгээд бурхны хайр бол хамгийн агуу гэд манай сонсогчид маань хуалцаж байна. Тэгээд эзэн тантай үргэлж хамт байгаа шүү. Тэгээд бурхны тэр жинхэнэ хайрыг харуулж бусдад тэр хайраар хайрлаж үйлчлдэг байцгаая. Тэгээд энэ цагт эзний өмнө ирж хамтдаа залбирах цагийг гаргацгаая. Орчлон цаг бүтээцээ эзэн танд баярлалаа. Та бидэнд хүн болгонд хэрэглэж чадах авяас бэлгүүдийг та зөвшөөрч өгсөн. Та бидний аягны хэмжээгээр, та бидний үйлчлэл нөлөөлөх боломжийн хэмжээгээр та өөрийн хайр нэгүслийг олгож бэлэг авяасуудыг өгсөн. Харин бэлэг авяасуудыг чинь энэ дэлхий дээр хэрэглэн амжирахад биднэрт хайр хэрэгтэй. Хайр байхгүй бол тэр бэлэг авяасууд маань энэ дэлхийн хэмжүүрээр хичнээн өндөр түвшинд амжилтанд хичнээн одоо их зүйлийг хураасан байсан ч гэсэн түүнийг бид зөвөр хуваалцах чадахгүй. Түүнийг бид зөвөр гэрчилж чадахгүй. Түүнийг бид бас бусдад зөв хуваарлаж чадахгүй. Тийм учраас өөртөө авахын тулд харин таны хайрыг тараахын тулд бэлэг авяасуудыг хэрэгэлдэг байхад туслаач. Бэлэг авяасуудад саадуулах бидний дотор байгаа одоо ч гэсэн байсаар байгаа сул дорой чанаруудыг болоод муу дуршлуудыг, муу зан чанаруудыг та Христийн нэрээр, Есүсийн цусаар угаан цэвэрлэж өгөөч. Энэ өглөө тань талархан, танаас зууран, таны хайрыг суралцахын төлөө таны хүү Есүс Христийн нэрээр бид залбирэн гуйж байна. Амен. Энт хүрээд Хермоны шүдэр өглөөний хөтөлбөр өндөрлөж байна. Тэгээд нэвтрүүлгийн доор сэтгэгдлээ ухаалцаж ичж байгаа сонсогч танд баярлаа. Тэгээд нэг сонсогч байна. Баярлаа. Сайхан сургаал дамжуулсан пастортаа баярлаа. Бурханд алдарн байх болтугай хэмээсэн байна. Тэгээд үргэлж Хермоны шүдэр өглөөний нэвтрүүлэгтээ хамт байж тэ эзний хайраас хамтдаа үгэнд суралцж байгаад үнэхээр их талархаж байна. Тэгээд та эргэн тойрондоо Бурхны хайрыг гэрэлтүүлсэн нэгэн байх болтугай. Эзэн таныг харж хандах болтугай. Эзэн зүрхийг чинь Бурхны хайр ба Христийн төвчөрт чиглүүлэх болтугай. Хермоны шүдэр өглөөний хөтөлбөр танд хүрлээ.